байхгүй. Тэгэхээр ерөнхийдөө төв банк засгийн газартайгаа нийлээд мөнгөний бодлогоор энэ ямыг засъя гэж оролцсон 2 жил. Тэгээд тэр үүрэн тогтворжуулах хөтөлбөр нэг хэсэгт нь мөнгө тарааж өглөө, нэг мөнгө хөвж өглөө. Энэгээр засчин энэ чадаагүй байхгүй. Тэгээд одоо өнөөдөр хараараа эдийн засгийн ийм агшилттай байх үед хамгийн ашигтай явсан газрууд нь банк гэсэн ХХК-нууд байна. 17 ХХК шүү дээ адилхан. Эднэр бол аюулсан ашигтай гарсан байгаа. Тэгээд эднэр хаанаасаа тэр энэ ашиг гараад байгааг бол засгийн газрын бондыг авч ирсэн. Тийм учраас бол засгийн газар мөнгө өгөх маягаар тэрийг дэмжиж буцаагаад зах зээл рүү мөнгө гаргах асуудал их шатсан байна. Тийм учраас нөгөө эдийн засгч өөрөө мөнгөөр дутагтаад эхэлчихлээ л да. Энэ асуудал. Нөгөө талаас хүү гэдэг бол уусрын энэ бол яг эрэлт нийлүүлэлтээр зохицуулна. Тэр төгрөг гэдэг юмныхаа тэр барааныхаа эрэлт нийлүүлэлтээр энэ хүү бол банк арилжааны банк бас тэр хүүгээ өөрөө зохицуулах чөлөөт байдалтай. Үнийг дээрээс нь зохицуулж болохгүй. Одоо бол манайх бас зарим тохиолдолд банкны хүүг дээрээс нь зохицуулж өгье гэдэг. Нөгөө талаасаа бол энэ мөнгө тараалтын өөр нэг ажил нь ихтэй. Одоо чи манай хотод бол бараг Батбатуу даргын санаачлагаар байна уу да. Хадгалан зээлийн оршилтын ломбарднууд нийцсэн байгаа. За нэг орон нутгийн засаг байгууллагууд мөнгө өгөхгүйд тэр мөнгөний дахин цаашаа нөгөө нэг хадгалан зээлийн оршиш өгдөг нэг тим юм жишээ нь нийслэл хийгээд эхэлсэн байгаа байхгүй юу? Бараг 100 үед байгаа. Энд чинь хажууд нөгөө ломбард банк санхүүгийн байгууллага арилжааны банкнуудыг хийдэг ажлыг өөр шугамар мөнгө хийх байна л да. Тийм учраас эдийн засаг ерөөсөн манайх мөнгөгүй л гол асуудал. Гэтэ бид одоо яаж мөнгө олох гэдэг асуудал 13 онд бол үн тогтворжуулах хөтөлбөрөөр тодорхой нэг хэсэг улсуудад маш бага хүүтэй мөнгө өгсөн байна. Ерөөсө 250 компани л авсан байна. Тэнд 2-3% хүүтэй мөнгө өгжээд яаж арилжааны банкнаас 15% хүүтэй мөнгө авах вэ? Тэгээ бүх улсуудын л очирсан байхгүй яг нэрэнд. Энэ жишээ нь яг л төр засгаас үнийг тогтоох тэр бодлогынх нь үр дүнд одоо ингээ хэлэхэд одоо жишээ одоо би энэ хэлж идэл ягаад муу байж юм гэж үнийг бол ингээ төр засаг зохицуулдаг зах зээл зохицуулдаг. Төр засаг зохицуулна гэж үзсний үр дүнд 2013 оны 4 сард Монгол банк ерөнхий сайд Алтан хуйг те гар үсэг санал бичиг зураад ипотекийн зээлийг тогтвортой байлгах зорилгоор олон тэрбум төгрөгийг их 80 төгрөгийг банкны зээл рүү оруулаад 8% хүүтэй зээл өгнө гэж хэлмэгц. Нөгөө барилгын чинь үн өөрөө 2 дахин нэмэгдсэн. 7 хоногт. Тэгээд 8% хүүтэй 2 дахин нэмэгдсэн юм авах уу? Эсвэл 16% хүүтэй нэмэгдээгүй байхад нь авах уу? Энэ ерөнхийдөө үр дүнүүд адилхан харагдаж явчихж байгаа юм л да. Тэгэхээр энэ бол ахаад энэ дээр нөгөө төрийн энэ бодлого нь буруу байна гэдгийг харуулж байгаа юм л да. Тэр төр өөрөө сайн байх уу муу байх уу тэр дотор байгаа хүнийх нь юм үнэ чадвархаас хамаарна гэдэг нь зөв. Гэхдээ яг ийм үн маяг тогтоох маягаар явж байгаа бүх зүйл эцсийн сүлдээ хямралд хүргэдэг юм аа гэдгийг би хэлээд байгаа юм л да. Өнөөдөр 40 мянган айл орон сууц хоосон хонж байгаа. 170 мянган айл орон сууцтай болохгүй хонж байгаа. Тэгэхээр эрэлт хэрэгцээ хоёрыг ингээд хооронд нь төөрүүлээ явуулцдаг бодлого чинь тэгэхээр одоо энэ ч одоо яах вэ? Сайн төрөх үү? Зөв бодлого гэх үү? Ингэж асуудал гарч байгаа юм л да би. За яг эхлээд тэр юу яри? Инфляци яри. За инфляц дээр бол үнэндээ миний үзэж байгаагаар инфляц яагаад ийм бага байна гэх юм бол засгийн газар явуулж байгаа бодлого ч юм уу төв банкны явуулж байгаа бодлогоос болоод ийм бага байна гэх юм бол тодорхой төвшөнд бий байх. Гэхдээ ихэнхдээ магадгүй 80% орчим нь бусад нөхцөл байдлаас үүссэн гэж үзэж байгаа. Нэгдүгээр энэ бол за нэгдүгээрх нь хэлчих шиг бол хүмүүсийн худалдан авагчдын одоо чадвар худалдан авах чадвар нь модсон. Энэ бол эдийн засгийн ерөнхий эдийн засгийн одоо уналттай холбоотой тийм үү. Тэгээ бид нар бол одоо лицээд одоо татна гэдэг үл. Тэрийг хийж бисээ чангалж штэ тийм нэг. Нөгөө талаас бас хамгийн гол чухал нөлөө үзүүлж байгаа нь махны үн юм байна. За мах өөрөө болохоор өргөн хэрэглээний барааны инфляцийг одоо үнд бол ихээхэн хувь эзэлдэг ийм бүтээгдэхүүн тийм. Тэгэхээр махны үн буусан шалтгаан нь ерөөсөө хүлээлттэй холбоотой. 170 гэдэг их хэмжээний нийлүүлэлт бий болсон. Ерөөсөө тэр л юм байгаа, өөр юм байхгүй. Нөгөө талаас бас нэг шалтгаан гадаад нөхцөл байдлаас хамаарч байгаа. Энэ нь болохоор нефтийн үн. Нефт өөрөө манай одоо импортын тийм 30%-ийг эзэлдэг тийм их өндөр шүү дээ. Тэгээд нефт чинь бол одоо суур
одоо суур үзүүлэлт энэ инфляцийг тогтоодог суур үзүүлэлт үйлчлэлтэй. Тэгээ нефтний үн өөрөө одоо чинь дэлхийн зах зээл дээр 3 дахин бууцсан байна шүү дээ. 1.5 1 жил хагас өмнөхөөс одоо 3 дахин бууцсан. 300% буучаад байгаа байхгүй юу? А гэтэл нефтний үн бол яг хэвээрэл байгаа. Газрын тосны үн бол манай бензиний үн маань яг хэвээрэл байгаа юм буухгүй байгаа. Энэ дагаад буух хэрэгтэй. Харин сайн нөлөө үзүүлж байгаа бензиний үн өсөхгүй байгаа учраас энэ дээр яаж яа энэ нефт мах хоёр ч өөр асар ихчийн эзэлдэг инфляцийг тогтооход. Тэгээ энэ хоёрын шалтгааны үүдсэн дээрээс л энэ инфляц бол харьцангуй доор байгаа. Ингээ гурван шалтгаан болж байна. Гурван үндэслэл байна тийм. Тэгэхээр энэ болохоор бас яг засгийн газрын бодлого төв банкны бодлого гэхээсээ илүүтэй гадаад бусад хүчин зүйлүүдээс болсон байна гэж үзэж байна. Нефтийн үн унахгүй байгаа гол шалтгаан бол засгийн газрын бодлого байгаа шүү. Үн тогтоох бензиний үн тийм. Энэ бол ерөөсөө дэлхий дээр хамаагүй. Дэлхий дээр бид хөдөлж авч байгаа нефт маань 300% буучаад байхад харин яагаад буухгүй вэ? Яагаад буухгүй засаг хэлээ. Яагаад буухгүй вэ? Харин яагаад буухгүй вэ? Яагаад тэгвэл ажиллахгүй буруу бодлого явуулж байгаа учраас буухгүй вэ? Яагаад магтаад байгаа би ойлгохгүй. Би магтаагүй. Тэгээд улаанцаа буухгүй шүү. Буухгүй. Харин тийм ч буруу. Тэгчээ. Буруу. Энд ерөөсөө буруу. Гэхдээ харин өсөөгүй байгаа нь одоо бас нэг талаас тийм үү? Одоо яг сайн эерэг нөлөөлж байна гэж хэлж байгаа. Тэгэхээр ийм гурван үндэс байгаа. За нөгөө талаас энэ банкны хүний талаар ярьлаа л да. За банкны хүний талууд асар том асуудал. Тэгэхээр дэлхий дээр нэг 188 орн улс байна л да. Ерөнхийдөө эдийн засгийн үзүүлэлтийн одоо шалгаж үзэхэд. Тэгэхээр эндээс аваад үзэхэд ердөө миний одоо тоосноор ердөө 12 улс байна. Энэ 12 улс маань 20-с дээш хувийн банкны хүүгийн зээл нь 20-с дээш хувьтай байна. Манайд бол 21.5% байгаа одоогор тийм үү. Дунджаар ярьж байгаа урт хугацааны зээл. Тэгэхээр манайх энэ одоо 12 улсын нэг нь болоо явж байгаа нь үнэхээр харамсалтай байна л да. Жишээ Мадагаскар, Малави ч гэх юм уу 30 40 60%-тай байна тийм. За Аргентин мэтийн дампуурсан улс тий одоо эдгээр нөхдүүд бол болохоор 20%-аас дээш хувийн хүйттэй байна. За энэ яага буухгүй байгаа юм бэ? Энэ бол ерөөсөө суур үзүүлэлт. Манай эдийн засаг хөгжихгүй байгаагийн улс орон өөдлөхгүй байгаа шалтгаан ердөө л энэ банкны зээлийн хөв маань асар өндөр байгаатай холбоотой. Тэгээ энийг бид буулгах хэрэгтэй. Энийг буулгахын тулд суур тогтолцоо бай. Банкны системийн үндсээр нь өөрчлөх шат ганцхан л одоо арга байгаа. Бусдаар бол тэр наан косметик засвар хийгээд энэ тэр ярьж байгаа бүх асуудал бол энийг бол яагаад засч чадахгүй вэ? Яаж өөрчлөнө гэж? Өөрчлөхийн хувьд болно. За өөрчлөхийн хувьд би суур өөрчлөлтийг гэсэн тийм. Тэгэхээр энэ нь болохоор мужлогийн систем гэж би нэрлэж байгаа. Банкны системийн өөрийн. Тэгээ суур өөрчлөлт маань юу яах вэ? Хамгийн эхлээд ерөөсөө тэр төв банкны бие даасан байдал гэдэг тэр хар технологи үүсэх хэрэгтэй. Тэрийг бол ерөөсөө авчих хэрэгтэй. Төв банк бол өөрөө угаасаа төрийн эрх барих дээд байгууллагын хараан дор уялдаатай бодлого явуулах хэрэгтэй. Тэр бие даасан байдал гэдэг маань ерөөсөө хоцрон хөгжилтэй улс орнуудын эдийн засгийн бодлогыг нураах гэсэн тийм технологи юм аа. Тэгэхээр энэ дээр нэгдэг байна. Нөгөө талаас шууд хэлэх юм бол засгийн газар маань өөрөө улсын өмчийн за төрийн өмчийг ч хэлж болох байх тийм улсын өмчийн гэж би нэрмээс байна. Тийм банк байгуулах хэрэгтэй. Тэр банк маань яг одоогийн төрийн банк нэрлэж байгаа банк шиг биш. Харин эдийн засгээ дэмжсэн бодлогыг явуулах хэрэгтэй. Өөрөөр хэлэх юм бол яг одоо бусад улс орнуудын жишээг барьж чадна. Гэхдээ өөрөөр хэлэх юм бол энэ ашигын төлөө бос. Одоохондоо хоцронгуй хөгжилтэй улс орн учраас одоохондоо эдийн засгээ дэмжих бодлого гэдэг маань зөвхөн үйл ажиллагааныхаа зардлыг нөхөх хэмжээний ашиг олоод үлдсэн орон зайд нь яах нь хүүгээ болох хэрэгтэй. Яг тэр зарчмаар явсан учраас өнөөдөр Казахстанд банкны зээлийн хөв 5.5%, Хятадд 5%, Оросд нэг 11 байсан сая ус чигшиг боллоо 14 боллоо. Гэх мэт жишээ нь бусад өндөр хөгжилтэй улс орнуудыг ч аваад үзье. Японд хэд байдیں۔ Сүүлийн 10 жилдээ би аваад үзэхэд 0.7-оос 1.1% байна банкны зээлийн урт хугацааны зээлийн хөв. Америкт хэд байдیں۔ 3.3. Жижигхэн улсыг авч үзэх юм Эстоныг аваад үзье, Латвиг аваад үзье. Хэд байдیں۔ 4.5-аас 5.5. Тэгвэл би гашин дэх зүйлийг асууя. Ийм өндөр зөрөө байгаа ба. Bank of China гэдэг асуудал яригдсан. Bank of China бол орж ирэх хэрэгтэй юу гэж үзэх юм бол эдийн засгийн өнцгөөс нь харах юм бол энэ бол өрсөлдөөнийг үүсгэн тодорхой төвшөнд магадгүй 2-3% хувийн хүүгээр бол банкны зээлийн хөв буулгах бүрэн боломжтой. Гэхдээ энэс ч илүү том асуудал. Юу вэ тэр нь эдийн засгийн аюулгүй байдал улмаараа дамжаад үндэсний аюулгүй байдлын асуудал болж хувирж байгаа. Тэгэхээр энэ хоёрыг дэнсэлж үзээд шийдвэр гаргах хэрэгтэй. Би бол Bank of China яг одоогийн байдлаар бол би тэр оруулаад ирэхийг бол
зөв гэж үзэхгүй байна. Зөв байна. Эдийн засгийн ашигтай гэж үзэж байгаа ч гэсэн. Арилжааны банкуд уг нь бол бид нэр 96 оных сонголтоор бол өрсөлдөөний хэлбэрт оруулсан шүү дээ. Гэхдээ арилжааны банк бидний өрсөлдөөн биш монополийн хэдхэн хэлж байгаа байхгүй. Тэр чинь өөрөө бүх эзэд нь баргийн 76 дотор байж байгаа. Тэр бензиний чинь эзэд хүртэл 76 дотор байж байгаа байхгүй. Яг л ашигтай учраас монопол учраас бүх шийдвэрүүдийг тэнд гаргуулчаад хэдийгээр бид нар арилжааны банк чөлөө зах зээл байгуулъя гэж байгаа боловч их нь наана байгуул цаанаа оруулах байхгүй шүү.